Номын айлдвар эхний өдөр 10 хоногийн випашна бяцлаглалын эхний өдөр өндөрлөө. Одоо та бүхэн 9 өдөр бяцлах болдлаа. Маш хичээнгүй ажиллах хэрэгтэй. Энд байх хугацааг үр дүнтэй өнгөрөөхийн тулд шаргуу хичээнгүй оролдохдоо төвчээртэй бас тасралтгүй үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Энд байж хүрэх дээд зэргийн үр дүн бүхэн зөвхөн таны өөрийнтэн хичээл зүтгэлтэй шууд холбоотой байх болно. Өөрийнтэн хэр шаргуу ажиллахаас шалтгаална. Өөр юунаас шалтгаалахгүй. Өглөө эрт 4:30-аас орой 9:30 хүртэл маш төвчээртэй тасралтгүй ажиллах хэрэгтэй. Мэдээж орой бүр ойролцоогоор бүдэн хагас гэртээ иймэрхүү номын ярилцлага явагдана. Энэ нь ямар нэгэн оюуны цэцлэрхийлэл биш. Харин энэ бяцлаглалын аргыг танд таниулах, ямар учиртай, бас хэрхэн яаж ажиллах ёстойг танд ойлгуулах зорилготой. Хэрв зөв бяцлахгүй бол зөв үр дүн хүн бүр энэ бяцлаглалыг үлдэн хүртэж болдог тэр сайн үр дүнд хүрэх боломжгүй болно. Тэгэхээр орой бүрийн энэхүү номын айлдвар ярилцлага нь та энэхүү бяцлаглалыг хэрхэн яаж хийх ёстойг дэлгэрэнгүйгээр ойлгуулж, түүний дагуу бяцлал хийх зорилготой гэсэн үг юм а. Та бүхэн бяцлаглаа аль хэдийнэ эхэллээ. Амьсгалыг ажиглаж эхэлсэн. Орж байгаа амьсгал, гарч байгаа амьсгал, өөрийн хэмнэлийн дагуу аяндаа орж буй, аяндаа гарч буй амьсгал. Энэ бол амьсгалын дасгал биш. Та амьсгалыг удирдах, хэмнэлд оруулах шаардлагагүй. Энэ бол амьсгалыг удирдах шаардлага бүхий заавартай пранаяма хэмээн нэрлэдэг дасгал биш юм а. Олон янзын бяцлаглалын арга, олон янзын онцлог бүхий арга барилтай байдаг. Бид бусад аргыг шүүн хэлэлцэх гээгүй. Гэхдээ та бүхэн энэ бяцлаглалыг туршин шалгах, бас үнэн чөдрөгаар дүгнэн цэгнэх гэж эндэрсэн билээ. Тэгэхээр та бүхэн энэ бяцлаглалын өвөрмөц ялгаа, энэ бяцлаглалын онцлогийг ойлгож, тэрхүү өвөрмөц ялгаа бүхий арга барилын дагуу ажиллах, энэ бяцлаглал таныг хэрхэн яаж бяцлахыг шаардаж байгаа, түүний дагуу ажиллах хэрэгтэй гэсэн үг юм а. Өөрийнхөө амьсгалыг удирдах гэж бүх оролд, түүнийг байгаа байдлаар нь орхи. Хэрв амьсгал гүн байвал гүн байна гэж мэд. Хэрв нарийн байвал нарийн байна гэдгийг л мэдэр. Хэрв амьсгал хамрын хөндийн зүүн талын хөндөөгөр орж гарч байгаа бол хамрын зүүн талын хөндөөгөр орж гарч байна гэж мэд. Хэрв амьсгал хамрын баруун талын хөндөөгөр орж гарч байгаа бол хамрын баруун талын хөндөөгөр орж гарч байна гэж мэд. Нэгэн зэрэг орж гарч байгаа бол хамрын хоёр нөхөр нэгэн зэрэг орж гарч байна гэж мэд. Тэгээд л гүйцээ. Хэмнэлийн дагуу аяндаа орж гарч буй амьсгал гүйсээд бол байгаль зам ёсныхаа үүргээ гүйцэтгэнэ. Таны үүрэг бол түүний яг байгаа байдлаар нь ажиглах явдал юм а. Байгаа байдлыг байгаагаар нь мэдэр. Амьсгалыг өөрийн хүсэж байгаагаар биш, байгаа байдлаар нь. Энэ нь энэ бяцлаглалын аргын онцлог юм а. Иймээс та амьсгалыг, цэвэр амьсгалыг, дан ганц амьсгалыг өөр юу ч биш зөвхөн амьсгалыг л мэдэрч эхэлсэн билээ. Энэ бяцлал урд өмнө суусан хэдэн мянган бяцлагчдын туршлагаар сарахад эхний өдөр үнэхээр хэцүү, хүнд өдөр байдгийг би мэдэх билээ. Зарим нэгэн хөлийг хөвдөж байна, нуруу өвдөж байна, толгой өвдөж байна, энэ хэцүү байна, тэр хэцүү байна хэмээн гомдлож гардаг. Энэ бол байдал зүйл. Үүний нэг шалтгаан бол бидний бие болоод сэтгэл хоёулаа амьдралын өөр өөрсдийн гэсэн дадал зуршлын боолуулсантай холбоотой. Гэтэл та одоо тэдний хувьд дадал болоогүй тэсондоо зүйл хийж эхэллээ. Тэгээд л тэд ийхүү эсэргүүцэж, дургүйцэж байгаа нь. Би маань эсэргүүцэж, би үүнийг хүсэхгүй байна гин. Сэтгэл маань ч гэсэн эсэргүүцэж, би үүнийг хүсэхгүй байна гин. Үүнээс болоод та тавгүй байдлыг мэдэрч байгаа юм а. Энэ бол байдал зүйл. Энэ нь нэг шалтгаан боловч бас гол шалтгаан бас биш билээ. Таны ийхүү тавдахгүй байдал төрөсөн хамгийн гол шалтгаан бол энэ бяцлаглалын арга өөрөө байгаа юм а. Учир нь та энэ бяцлал таныг яг яаж бяцлахыг шаардаж байгаа, түүний дагуу бяцлаж эхэлсэнтэй холбоотойгоор эдгээр тавгүй байдал, тухгүй байдал, амаргүй нөхцөл байдал өөрсдөө гарч иж байгаа юм. Яагаад гэвэл та зам ёсны амьсгалыг, хэвийн амьсгалыг, дан ганц амьсгалыг өөр юу ч биш, дан ганц амьсгалыг л ажиглаж эхэлсэн. Олон төрлийн бяцлаглалын арга амьсгалыг ажиглахтайгаа хамт үг тарин мэтийг сэтгэлдээ давтан уншиж анхаарлаа төвлөрүүлэхийг заадаг. Тарин магтаал зэргийг сэтгэлдээ дахин давтан хэлхийг зааварладаг.
Энэ нь ч аж тустай байдаг л да. Би өөрийнхөө туршлагаараа үүнийг мэдэх юм аа. Учир нь би энэ бүхний даван туулсан юм. Үүнээс гадна иймэрхүү бясалгал хийж байгаа хүмүүсээс энэ талаар бишгүй сонсож байсан. Тийм болохоор үүнийг би хүлээн зөвшөөрдөг. Юу вэ гэхээр хэрв та амьсгалыг мэдэхтэйгээ хамт ямар нэгэн үгтэрнийг давтан уншсаар байвал таны сэтгэл амгалан тайван болж анхааралтай амархан төвлөрдөг. Маш амархан хурдан төвлөрч эхэлдэг. Мөн үнтэй нэгэн адил амьсгалыг ажиглахтайгаа хамт өөрийн шүтэн биширдэг аль нэгэн тэнгэр сахиус болон өөрөө шүтдэг аль нэгэн шашныг үндэслэн байгуулагчийн дүр сүргийг сэтгэлдээ төсөөлөх, дүрслэх бясалгалын аргуудаж бас байдаг. Энэ тохиолдолд ч гэсэн таны сэтгэл амар тайвширч хялбар төвлөрөхийг ажиглах болно. Таны сэтгэлийн давтахгүй байдал аажимдаа үгүй болно. Сэтгэл амгалан тайван, тогтун төлгөөн болж гүн төвлөрөлд хүрч чадна. Энэ бүхний би өөрийн болон бусдын туршлагаас мэддэг боловч ямар нэгэн үгтэр нь ямар нэгэн төсөөллийг бүү хэрэгэл зөвхөн амьсгалаа мэд. Дан ганц амьсгалаас өөр юу ч бүү мэд гэж хэлэх байна. Яагаад? Түүний зам маш чухал учир шалтгаан байх ёстой. Мэдээж хэрэг маш чухал учир шалтгаан байгаа юм аа. Түүнийг тэрхүү учир шалтгааныг мэдхийн тулд эхлээд энэ бясалгалын арга, энэ бясалгалын техникийн эцсийн зорилго, хүрэх үр дүн юу юм бэ гэдгийг маш тодорхой сайн ойлгох хэрэгтэй билээ. Хэрвээ энэ бясалгалын хүрэх үр дүн зөвхөн докторгүй сэтгэлийг нэгэн үзүүрт болгох, тайвшруулах явдал байсан бол мэдээж хэрэг түүнтэй хамт ямар нэгэн үгтэрнийг давтах, дүр сүргийг төсөөлөх, ургуулan будах зэргийг хойлоход буруудах зүйл үгүй юм аа. Гэхдээ бидний энэ бясалгалын аргын тухайд авч үзвэл сэтгэлийг тайвшруулах, нэгэн үзүүр болгон төвлөрүүлнэ гэдэг нь зөвхөн нэг дэмжлэг, тусламж төдий алхам болохоос биш, эцсийн зорилго нь биш юм аа. Энэ бясалгалын эцсийн зорилго бол сэтгэлийг ариусгах. Гэхдээ сэтгэлийн өнгөн хэсгийг ариусгах зогсохгүй. Сэтгэлийн гүн, сэтгэлийн ёзоорт нь хурж ариусгах явдал юм аа. Цаг үргэлж бидний тавгүй байлгаж, дарчлаан зовоож байдаг сэтгэлийн дадал зуршил, яг одоо бодит байгаа дадал зуршлыг өөрчлөх явдал юм аа. Амьдрал үсээгүй зүйл боллоо гэж бодъё. Угаасаа ч болж л байдаг шүү дээ. Түүнээс болж хүлээсээг үүсгэж, стрессийг нэмсээр, сөрөг сэтгэлийг бид үүсгэсээр байдаг. Хүссэн зүйл амьдрал бүтнэ гэдэг нь ховор. Ямар нэгэн сад гараад л ирнэ. Тэгээд л мөн адил хүлээсээг үүсгэж, стрессийг нэмсээр, сөрөг сэтгэлийг хураасаар, уур хилэн, үзэн ядалт, хорон санаа, дайсагнал гэх мэтийг үүсгэсээр л байдаг. Хүлээс бэрхшээлийг үүсгэсээр л байнга л үүсгэсээр байдаг. Ингэснээр хүлээсний сан хөмрөг цуглуулга болж хувирдаг. Маш ихээр төгшиж бидний бүхий л бие махбод маш тавгүй байдаг. Мөн бүхий л сэтгэл санаа туйлын их төгшүүр дунд байдаг билээ. Хаяа нэг өнгөн хэсэгтээ тайвширхийг бид оролддог. Би болон сэтгэлийнхээ алжаал туйллыг хаяа арилгахыг оролдоно. Энэ нь ч ач тустай. Гэхдээ сэтгэлийн үнийг хизээч анзаарч байгаагүй. Тэнд цаг ямагт шаналл, хэр буртаг, тав үүдэл зэрэг нь тасралтгүй үргэлжлэн үүссээр нэмэгдсээр л байдаг юм. Яагаад гэвэл тасралтгүй хүлээсийг үүсгэсээр байгаа учраас. Тасралтгүй хэр буртаг сөрөг бүхнийг үүсгэсээр байгаа бөгөөд энэ нь биднийг асар ихээр тав үүдэлд оруулан дарчлааж байдаг юм аа. Ихээр туйлдуулж байдаг. Энэ зовлонгоос бид яаж ангиж ирэх вэ? Энэ бясалгалын арга танд туслах болно. Өөрийн бие сэтгэлийн гүнд нь хүрж, түүний талаар бодит үннийг тулж мэдхэд тань туслах учиртай. Мөн яаж, хаана хэр буртаг үүсгэж эхэлснийг туршлагынхаа төвшөнд ойлгох болно. Бас яаж, хаана хэр буртгийг үржүүлж эхэлснийг ухаарч эхэлнэ. Энэ нь үнэндээ өөрийнхөө зовлон үүсгээд, өөрийнхөө зовлон үржүүлж байна гэдгийг гүнд нь хүрж, ёзоорт нь хүрж тулж мэдэх ёстой гэсэн үг юм аа. Та өөрийн зовлон шаналлынхаа үүсэг болсон үндэс язгуурт нь хүрэх хэрэгтэй. Тэгснээр л та зовлонг өөрөө үүсгэж дадал зуршлаас салах болно. Мэдэхгүй улмаас мухагаас болж зовхыг өсөхгүй атлаа. Зовлонгоо өсөхийг өсөхгүй атлаа зовоод байгаа. Зовлонгоо өсгөн үржүүлээд байгаа. Сэтгэлийн гүнд юу болоод байгааг мэдэхгүй байгаа. Тэр бүхнийг ойлгох ба энэ бясалгал таныг энэ байдлаас гарахад тань, гэдэлхэд тань туслах учиртай.
Өнгөрсөн үеийн бүх утагт суудуу хаантан үнэнийг эргэж нар өөрийгөө мэдэгтэн хэмээн сургасан байдаг. Тэд өөрсдийгөө мэдсэн учраас л ариудан гэгэрсэн хүмүүс. Тэд бол өөрийгөө мэдэх явцад туулж үтсэн хүмүүс. Тэд өөрснийхөө тухай өмнөийг нэн олж мэдсэн хүмүүс. Өөрийгөө мэдэх гэдэг нь зөвхөн оюун ухааны хэм хэмжээнд мэдэх асуудал биш. Энэ бол ямар ч тусгүй. Өөрийгөө мэдэх гэдэг нь үннийг туршлагаараа тулж мэдэх гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл туршлагаараа тулж мэдэх асуудал юм а. Бидний энэхүү би, миний, манай гэд байгаа нь чухам юу юм бэ? Энэхүү бие зохицсон нэгдлийг хэлээд байна уу? Аль эсвэл сэтгэл оюуны нэгдлийг хэлээд байна уу? Аль эсвэл энэ хоёрын нэгдлийг хэлээд байна уу? Энэ нь тэгээд биегээ чинь мөн гэж үү? Энэхүү бие зохицос болон оюун ухааныг бие хэмээн танин ойлгож түүнд маш их хэмжээгээр шунан тэмүүлдэг билээ. Үүний үр дүн зовлон гаслан л байдаг, бэрхшээл байдаг юм. Сэтгэлийн тавгуутлал байдаг юм. Энэхүү бие зохицос оюун ухааныг бие хэмээн танин ойлгож түүний зүг буй болгосоор байгаа асар их шунал, асар их тачаалын үр дүн танд тавгуутал, зовлон, бэрхшээлийг л буй болгоно. Та хүлээсийг үүсгэж байна гэсэн үг юм а. Энэ үннийг зүгээр шууд хүлээн зөвшөөрөх, аль эсвэл сүсэг бишрэл итгэлийн улмаас хүлээн зөвшөөрөх нь ямар ч нэмэргүй. Бурхан багш айлдсан гэдэг ч юм уу, Бурханд сүсэглэх бишрэлийн улмаас хүлээн зөвшөөрөх нь ямар ч хэрэггүй. Харин бодит үннийг, бодит байдлыг, бие болон сэтгэлийн бүхий л далбарыг танин мэдэх хэрэгтэй. Энгийн өнгөн хэсгийн бүдүүн барагтай үннээс цаашлан явж, нарийн, бүр хамгийн нарийн туйлын үнний төвшөнд хүрч мэдэх хэрэгтэй. Энэ бясалгалын арга танд туслах болно. Бие зохицос материйн бүхий л талбарыг танин мэдэх, сэтгэл оюуны бүхий л талбарыг танин мэдэх, туршлагаараа танин мэдхэд тань энэ бясалгал тусална. Туршлагаараа танин мэдхийг хүсэж байгаа хүн бие зохицын энэл хүрээнд ажиллах шаардлагатай байдаг. Харин гадны ертөнцид огт биш. Тэгэхээр энэ бясалгалын арга өөрийнхөө биеийн энэл хязгаарт үннийг танин мэдхэд тань туслах юм а. Үүнд таны амьсгал маш чухал хэрэглэр болох болно. Цэвэр амьсгал, дан ганц амьсгал байгаа байдлаар нь. Та бүхний үг тарин дүр сүргийг хэрэглүүлэхгүй бас нэгэн чухал шалтгаан бий. Гэхдээ гол шалтгаан биш ч гэсэн нэлээд чухал шалтгаан юм а. Хэрв та үг тариныг хэрэглэлээ гэхэд хэн нэгэн тэнгэр сагуус, охин тэнгэр юм уу? Аль эсвэл аль нэгэн шашны урсгал үндэслэгчийн алдар мэтийг хэрэглэж таараа. Тэгэхээр та аль нэгэн шашны урсгалд, аль нэгэн шашны бүлэглэлд хамаарагдаж эхэллээ гэсэн үг юм а. Гэтэл энэ бясалгал таныг ертөнцийн нийтлэг үннийг хэм хэмжээнд ажиллахыг шаардах учиртай. Энэ бясалгалын арган дээр чигээр ямар нэгэн шашны урсгалаас ангид бүх нийтийн шин чанартай. Хэрв та ямар нэгэн тэнгэр бурхан, охин тэнгэр, аль нэгэн шашны үндэслэгчийн дүр сүргийг төсөөлж эхлэвэл та дахиад л аль нэгэн зохион байгуулалтаа шашны урсгалд, шашны бүлэглэлд хамрагдаж эхэллээ гэсэн үг юм а. Хүн бүхэн түүнийг дагаж чадахгүй шүү дээ. Тухайн шашны урсгалд хамрагддаг хүмүүс л түүнийг дагахаас бусд нь дагад хэцүү болно. Нийтлэг биш боллоо гэсэн үг юм а. Бидний зовлон бэрхшээл, нийтлэг ижил гэдгийг ойлгох нь чухал. Бэл сэтгэлдээ уур хилэн, хөсөл шунал, айдас хүйцэй, аминчхан үзэл зэрэг ямар нэгэн хэрэг бүрдэг зөрөг зүйлийг сэтгэлдээ үүсгэх юм бол зовж шаналдаг. Энэ байдал бүх нийтэд нийтлэг нэгэн адил билээ. Та уурлаа гэхэд түүнийг хэрхэн яаж нэрлэн ангилах вэ? Таны одоо үсэд байгаа энэхүү уур чинь Христос гэх үү, Еврей гэх үү, Хиндու уур гэх үү, Буддист уур гэх үү, Орос уур гэх үү, энэтхэг хүний уур гэх үү, Америк хүний уур гэх үү, Монгол хүний уур гэх үү, аль нь вэ? Уур бол уур юм а. Мөн уур үснээс болж бидний сэтгэл үүсэх зовлон ч гэсэн нэгэн адил. Энэтхэг зовлон, Христосын зовлон, Еврейн зовлон, Монгол зовлон гэж англин ялгах аргагүй. Зовлон бол зовлон. Энэ бол бүх нийтэд нэгэн адил нийтлэг зүйл ээ. Зовлонгийн шалтгаан үндсэн нийтлэг шин чанартай байхад түүнээс гэтлэх арга ч гэсэн нийтэд нэгэн ижил ач тустай байх ёстой. Иймээс энэ бясалгалын замаар алхан эцсийн зорилгодоо хүрэхийг хүсэж хүн бүхний өмнө тавигдах маш чухал шаардлага бол өөрийнтэн алхах алхан бүхэн эхнээсээ аваад эцсийн зорилгодоо хүрэх хүртэл
таны алхам бүр үнэнтэй хамт явах ёстойг ойлгох явдал юм а. Та өөрийнхөө дотоодод цаг мөч бүр гагц өөрийн тулан мэдэрч үнэнтэй хамт явах ёстой. Агшнаас агшинд, хормоос хоромд таны өөрийн мэдэрч үнэнтэй хамт байх. Иймээс та таны бие зохицос хийгээд сэтгэл уянтай холбоотой илрэх үнэн бүхнийг ажиглан мэдсээр байгаарай. Энэ бол нийтлэг бүгдэд нэгэн ижил зүйл. Эцсийн зорилгод хүрэх хүртэл энэ нь бүгдэд нэгэн ижил байх болно. Та өөрийнхөө мэдэрч буй үннийг аль нэгэн уламжлалын ямар нэгэн үзэл бодол, шашны урсгал, философийн үзэлтэй бүү болж утгаарай. Хэдий үнэн байсан ч гэсэн бүү холоорой. Таны өөрийн биеэр тулж мэдрээгүй үнэн таны хувьд үнэн огт биш. Бурхан Будда юм уу, Христос юм уу, Мухаммедийн мэдэрсэн үнэн тэдний хувьд үнэн байсан болохоос биш, таны хувьд хараахан үнэн болж чадаагүй байна. Тэдний хүрсэн тэр шатанд хүрэх үед л тэдний мэдэрсэн үнэн таны хувьд үнэн болох болно. Тэгэхээр та агшин тутамд өөрийнхөө биеэр шууд тулан мэдэрч байгаа бодит үнэн, өөрөөр хэлбэл агшин тутам орж гарч байгаа амьсгалтаа хамт ажиллах хэрэгтэй. Амьсгал дутагшаа орж байгаа нь энэ агшны үнэн. Амьсгал гадагшаа гарч байгаа нь ч гэсэн энэ агшны үнэн билээ. Хэрв амьсгал гүн байгаа бол гүн, нарийн байгаа бол нарийн байна гэж мэд. Тэгж үнээр нь мэдсэн тохиолдолд энэ нь нийтлэг түгээмэл сонголт болох юм а. Аль нэг бүлэглэлийн хөш орж байгаа амьсгалыг та Хинду амьсгал, Христос амьсгал, Америк амьсгал, Орос хүний амьсгал гэж ялган салгах аргагүй. Бидний анхаарлаа төвлөрүүлж орж гарч байгаа амьсгал бол нийтлэг түгээмэл үнэн билээ. Хэрв та энэхүү нийтлэг үнэнтэй хамт явсаар байх юм бол энэ бясалгалын мөн чанар таныг өнгөн хэсгийн бүдүүн бараг энгийн үннээс цаашлан бүр нарийн үнний зүг хөтөлсөөр хүргэсээр байх болно. Энд байх 10 өдрийн турш 5 өдөр ирэх тусам илүү бүр нарийн үнний зүг нэвтлэн зүсэж, нэвтлэн бутаргаж, улам бүр нарийн үнний зүг агсаар байх болно. Өдөр ирэх тусам та бүдүүнээс бүр нарийн үнний зүг агсаар байх өгөөд цаашид та нэг л мэдгээд энэхүү бясалгалын ачаар матер болон оюун сэтгэлийн хамгийн нарийн үннийг дуржлагын хэмжээнд өөрийн биеэр мэдрэх боломжтой тэр шатанд хүрэх болно. Бие зохицос материйн туйлын үнэн, оюун ухаан сэтгэлийн туйлын үнэнд хүрнэ. Ийхүү бүхий л бие зохицос матер болон оюун ухаан сэтгэлийн зохицсын талбарыг туулж мэдсэний дараа бие сэтгэлээс ангид үгээр илэрхийлж болшгүй. Зөвхөн өөрийн биеэр тулж амсаж түүнд хүрч байж л мэдэрч болох туйлын үнэнд хүрэх болно. Бидний хийх үйл явц зөвхөн алхам бүхэн зөвхөн өөрийнхөө тухай үннийг мэдгэж чиглэгдсэн байх болно. Өөрийнхөө тухай мэдэх энэ юулаа цаашид жам ёсыг мэдэх, байгаль эхийг мэдэх, байгаль эхийн туйлын үннийг мэдэх үйл явц болох юм а. Тэгснээрээ та байгаль эхийн туйлын үнэн гэдэг нь өөрийнхөө дотоодод ойлгон мэдэрч байгаа тэр үнэн гэдгийг ойлгож мэдэх болно. Байгаль эхийн туйлын үнэн амьтаа аймгүй бүхэнд хамаарч байдаг юм байна гэдэг нь маш тодорхой ойлгомжтой болно. Мэд байгаль эхийн хуулийг зөрчих тэрхэн агшинд байгаль эх биднийг шийтгдэг. Байгаль эхийн ямар ч хуулийг зөрчсөн хэнч байсан тэрхэн агшинд шийтгүүлэх нь гарцаагүй. Харин байгаль эхийн хууль биднийг байх ёстой, дагах ёстой чигшгмаараа байх юм бол урамшуулан чагнадаг билээ. Энэ бүхэн улам тодорхой ойлгомжтой болсоор байх учиртай. Энэ бүхэн өөрөнтөө тухай үнэн болох, бие зохицсон болон оюун ухаан энэ хоёрын нэгдлийн үнэн хийгээд бидний дотоодод агшин тутам мөрнөх, дотоод сэтгэлийн хариу үйлдэл зэргийг мэдэрснээр илэрхий болно. Хэрв та бүхэн энэ л бясалгалын аргын дагуу үүнтэй юу ч холилгүй, нэмэлгүй, энэ бүхнийг ажилласаар байх юм бол маш их зүйлийг тодорхой ойлгомжтой болгосоор байх болно. Байгаль эх бүх өнцгийг таны өмнө өөрөө дэлгэнэ. Байгаль эхийн бүхий л жам ёс энэ бүхэн өөрөө дэлгэгдэх болно. Дэлхийн ертөнцийн бүхий л үнэн маш тодорхой ойлгомжтой болж ирнэ. Тэгээд байгаль эхийн хууль ёсны дагуу амьдрна гэдэг нь маш амархан зүйл болж хувирна. Нэг нь байгаль эхийн хууль ёсыг дагах юм бол хүмүүний амьдрал маш их баяр баясгалаар байлгаж, энх хамгаалан, өлзий хутгаар дүүрэх учиртай. Энэ нь зөвхөн таны сэтгэлийн өнгөн хэсэгт болох зүйл биш. Бүхий л бие зохицос болох оюун санаа, бие зохицос, түүний нэгдэл зэрэг нь маш их амар амгалан, аз жаргал,
баяр баясгалаар дүүрнэ. Энэ бол бясалгалын маань гол зорилго. Гэхдээ та бүхэн энд 10 хоногийн бясалгалд суугаад хөрчих зүйл биш. Харин 10 хоногийн бясалгалд сууснаар чухам яаж бясалгах ёстойг мэдэх болно. Алхам алхмаар өөрөнтөн дотоод дэх бүдүүн бараг үннээс нарийн үнэн, бүр нарийн үнний зөв явсаар байх ба ямар нэгэн зүйл нэмж холилгүйгээр агшин тутам тулгуур үнэнтэй хамт байж хэрхэн яаж өөрийнхөө тухайн үннийг мэдэж болохыг л сурах болно. Тэгэхийн тулд амьсгалаа ажиглах нь маш чухал байгаа юм. Хэрэв та миний түрүүн хэлсэнчлэн ямар нэгэн үг тарин болон төсөөлөл зэргийг холих юм бол сэтгэлд нь маш хурдан нэгэн үзүүл болж төвлөрж ирнэ. Тэгснээр сэтгэлд нь нөгөөх л төсөөлөл зэрэг төвлөрж харин амьсгалаа мартаж орхино. Ийхүү сэтгэлд нь төвлөрснөөр сэтгэлийн өнгөн хэсгийн амгаланг мэдэрч эхэлнэ. Тэгснээр бүдүүнээс нарийн хүртэл өөрийнхөө тухайн үннийг нээн илрүүлэх бүхий л явц бүрэн мөсөн зогсож эхэлнэ. Яагаад гэвэл хамгийн гол зүйл гол хэрэглүүр багажаа орхисон учраас цэвэр амьсгал зөвхөн амьсгал нь таныг цаашид улам гүнд хүргэх гол зүйл юм а. Тийм болохоор энэхүү гол хэрэглүүрээ энэ шатанд огт алдаж болохгүй. Дараа нь цаашдын гүн нарийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх зарим нэг хэрэглүүрүүдийг нэмж заах болно. Одоохондоо зөвхөн амьсгал, дан ганц амьсгал хамгийн чухал байх болно. Та бүхэн өөрийн биесийн тухай яг чухам юу мэдэх вэ? Магадгүй хэн нэгэн биолог, анатомийн ном уншиж ямар нэгэн үзүүлэн зургийг үзсэн байж болно. Энэ нь та өөрийнхөө биеийг мэдэж байгаа гэсэн үг хараах юм биш юм. Энэ нь зөвхөн оюун ухааны хэм хэмжээнд их мэдлэг бөгөөд жинхэнэ бодит мэдлэг хараах юм биш үлээ. Яг үннийг хэлэхэд та бүхэн биесийнхаа тухай туршлагынхаа хэмжээнд маш бага зүйлийг мэддэг. Мэддэг зүйл гэвэл биеийн гадна эрхтэн болох уруул нүд гэх мэтийн хэрхэн яаж хөдөлдөг, ямар үүрэгтэй зэргийг л мэдэх байх. Тэд таны хүсэл зорилго, таны туршаалын дагуу ажиллана. Хэрвээ та нүдээ нээхийг хүсвэл нүдтэй нээгдэнэ. Анихыг хүсвэл анигддаг. Таны гар хөл болон биеийн гаднах бүхий л эрхтнүүд өөрөнтэй хүслийн дагуу ажилладаг билээ. Харин биеийн дотор орших зүрх, уушиг, элэг бүр зэрэг эрхтнүүд яадаг билээ? Тэд таны хүсэл зорилго тушаалын дагуу ажилладаггүй. Хэрэг та зүрхээ чи зогсгож тушаавал зогсчихгүй. Хэрэг та жаахан аяархан байгавал аяархан байхгүй. Хэрэг та түүнийг хурдл гэвэл хурдлахгүй. Таны эрх мэдэл энэ бүхэнд арай л хүрдэггүй. Энэ мэд бүдүүн баг эрхтний орхин дэс дараа бүхий өчүүхэн жижиг эдэсүүдээс бүрдсэн бүхий л материалыг бие зогсос болон биелэг шинжийн талаар авч үзье. Хүний бие дагшин тутамд ямар нэгэн зүйл өрнөж байдаг. Та бүхэн үнийг тулж мэдээгүй байгаа учраас юуж мэдэхгүй байгаа билээ. Энэ бясалгалын арга энэ бүхнийг биеэрээ тулан мэдгэдэн туслах болно. Гэхдээ та үнийг өөрийн дураар өөрчлөх боломжгүй. Энэ бүхэн байгалийн жам ёсны дагуу явагддаг билээ. Яг үнэндээ бид биеийн өнгөн хэсэгт ямар нэгэн шалтгаантай хийгээд ямар нэгэн шалтгаангүй тохиолдож байгаа зүйлийн тухай мэдэх хэдэж гисэн бидний дотоодод аяндаа явагдах өөрчлөлтүүдийн талаар юу ч мэдэхгүй байгаа билээ. Та түүнийг удирдах чадахгүй. Бурхан багш бидэнд үннийг өөрийнхөө дотоодод олж мэдэх тэр тулгуурыг зааж өгсөн юм а. Тэр тулгуур бол бидний амьсгал юм. Голын энэ талын ирэг дээр амьдарч хүн энэ ирэг дээр үрдэн амьдарч байсан төдийгүй одоо ч гэсэн амьдарч байгаа болохоор энергийн тухай бага загчсан мэддэг болсон. Хэн нэгэн тэр голыг гатлан голын нөгөө иргэд очоод голын нөгөө иргийн тухай ийм сайхан, тийм сайхан хэмээн магтан ярьжээ. Түүнийг сонсоод ихэд баясан, түүнийг үзхийн хүслэн боллоо. Гэтэл тэр хүн голыг гатлахын оронд голын энэ нэргээр завлан сууж, алах авсран, нулимс туслуулан өрөвдөлтэй нарахгүй уйлан хайлж, голын нөгөө ирэг та наашаа ирээд би таныг үзмээр байна. Би тэнд очиж чадахгүй. Харин та өөрөө наашаа ирэж хэмээн хүсэн хичнээн залбирч мөргсөн ч гэсэн голын ирэх хэрхэн наашаа яаж ирэх вүлээ дээ. Голын нөгөө эргийн сайхныг мэдхийг хүсэж байгаа хүний хувьд түүний хийж чадах боломж цорын ганц арга бол энергийг орхин голыг гатлан нөгөө эрэгтэл хүрэх хэрэгтэй шүү дээ. Энэ бол маш энгийн зүйл. Тэгэхээр голын энергийг нөгөө талын эрэгтэй холбосон гүр байгаа тохиолдолд бид голын нөгөө эрэгт хүрч чадах бөгөөд бидний амьсгал энэ гүрийн үргийг гүйцэтгэх юм а. Бидний бие зохицын төвшөнд байдаг бидний сайн мэдих энэхүү амьсгал нь бидний хувьд юу болж байгаа нь огтуул мэддэг тэр талбартаа шууд холбоотой байдаг. Амьсгал маань мэддэг хийгээд
үл мэдхүү хоёрыг хооронд нь холбодог. Амьсгал нь бидний биеийн санаатай буюу өөрийн жам ёсороо ажилдаг үйлүүдийг хооронд нь холбож өгдөг. Хэрв та санаатаагаар хүчтэй амьсгалыг хүсвэл амьсгалт нь хүчтэй болно. Хэрв та гүйхэн амьсгалыг хүсвэл гүйхэн болно. Мөн амьсгалаа төгжихийг хүсвэл та амьсгалаа 30 секунд хэртэ төгжиж болно. Та амьсгалд ямар ч тушаал өгөхгүй ч гэсэн амьсгал хэмнэлийнхээ дагуу өөрөө орж өөрөө гарсаар л байдаг. Үүнээс үзээд амьсгал бидний бие сэтгэлийн мэдхүй болон үл мэдхүй альж талд ажилдаг болох нь тодорхой болж байна. Тиймээс та амьсгалыг ашиглан түүний тусламжтайгаар өөрийнхөө бие зохицын чанад дахь үнэнд хүрэх хэрэгтэй. Та ийм л ажлыг хийж эхлээд байгаа билээ. Энэ 10 хоногийн дотор бие зохицын тухай маш олон зүйлийг тодорхой болгох болно. Тэдгээрийг энэ номын альбарт гаргаснаар биш, багштан дэгж хэлснээр биш, ямар нэгэн шастар номд айлдснаар биш, аль нэгэн эрдэмтэн мэргэн хэлснээр биш, бурхан багш айлдсан гэж биш, зөвхөн өөрсдөө боддоор мэдсэн үедээ л хүлээн зөвшөөрөөрэй. Агшнаас агшин та юу л мэдрэн түүнтэйгээ хамт байсаар бай. Амьсгал үүнд маш их үүрэг гүйцэтгэх болно. Та удалгүй амьсгал маань оюун ухааны талбарыг тань мэдхэд тусалдаг болохыг ойлгоно. Ихэнх үедээ амьсгалын орж гарах нь бие зохицын хүрээнд хамаардаг зүйл юм шиг санагдана. Гэтэл тун удалгүй энэ нь бидний сэтгэл оюунтай, сэтгэлийн хэр буртагтай, сэтгэлийн нисванстай гүн холбоотой болохыг ойлгож эхэлнэ. Бяцлаглаа хичээнгүүлэн хэвэл та сэтгэлдээ ямар нэгэн уур хилэн, атаж өтөө, дайсагнал, хөсөр шунал, айдас хүйдэс үүсэнгүүд амьсгал хэвийн байдлаа алдан, баг зэрэг хүчтэй, баг зэрэг хурдан болдгийг та удахгүй ойлгох болно. Амьсгал нь бидний оюун хийгээд сэтгэлийн хэр буртагтай нэгт холбоотой байдаг. Та үүнийг тов тодорхой мэдрэх болно. Та энд өөрийн зовлонгийн шалтгааныг гүнд нь хүрэх гэж, өөрөөр хэлбэл хэр буртаг нисванаас хаанаас эхлэлтэй болохыг мэдэх гэж ирсэн. Бидний амьсгал бидний сэтгэлийн түвшинд ажиллаж, сэтгэлийн гүнд нисванаас хаанаас эхлэлтэй болохыг танд таниулж, сэтгэл оюуны тухай үннийг танд ойлгуулсаар байх болно. Нөгөө тэгүр материйн түвшинд та бүхэл өдрийн турш амьсгал хэрхэн орж байгааг, хэрхэн гарч байгааг, хамрын баруун талын хөндийгээр гарч байна уу, зүүн талын хөндөгөр орж гарч байна уу, аль эсвэл хоёулангаар нэгэн зэрэг байна уу, амьсгал гүн байна уу, аль эсвэл гүйхэн байна уу гэдгийг л зөвхөн ажиглан мэдэж байсан. Энэ нь таны бие зохицын тухай үннийг мэдэрч байсан явдал юм а. Өнөөшн маргаашийн бүхэл өдрийн турш та бүхэн бие зохицынхаа тухай үннээс арай гүн, арай нарийн үннийг мэдрэх болно. Эдгээр үнэн дурдан та анхаарлаа огт хандуулж байгаагүй. Харин одоо түүнийг мэдэрч эхэллээ. Одоохондоо бидний энэ ажиглалд маш бага орон зайд явагдах ёстойг ойлгох нь чухал. Дээд уруулын дээд хэсгийг хамрын хөндийн орчмын хязгаарлагдал зайн тулгуурлан түүний үннийг ажигласаар бай. Хамаг анхаарлаа дээд уруул хамрын дотор болон түүний гадна талд төвлөрүүлээрэй. Амьсгал энэ хэсгээр гарах үед зөвхөн түүнийг мэдэр. Таны анхаарлаа төвлөрөх орон зай бага тусам таны сэтгэл аяндаа улам бүр хурц, улам бүр нарийн, улам бүр хурц мэдрэмтгий болно. Ингэснээр та улам бүр нарийн үннийг мэдэрсээр байх болно. Хэрв таны анхаарлаа төвлөрүүлж буй орон зай том байх юм бол сэтгэл тань дэмж хурц болохгүй. Ийм учраас Бурхан багш бага орон зайд ажиллахыг зөвлөсөн байдаг. 2-3 өдрийн дараа энэ зайг ч гэсэн багасгах болно. Хэдий ч нэ бага зайд анхаарлаа төвлөрүүлнэ таны сэтгэл төдий ч нэ хурц болно. Тэгснэр сэтгэл улам бүр хурц, улам бүр нарийн үннийг мэдрэх чадвартай болно. Та бүхэн өнөөшөн маргаашнаас эхлэн амьсгалын шүргэхийг мэдэрч эхэлнэ. Зарим нь өнөөдөр ч гэсэн мэдэрч эхэлсэн байж магадгүй. Энэ хязгаарлагдмал зайд орж байгаа амьсгалын шүргэх, гарч байгаа амьсгалын шүргэхийг зөвхөн мэдрээрэй. Амьсгал энэ зайг бүгэлдэн шүргэх албагүй. Хамрын дотоод хэсэгт ч гэсэн шүргэж байж болно. Хамрын үзүүр хэсэгт ч гэсэн шүргэж байж болно. Хамрын доод, дээд уруулын дээд хэсэгт ч гэсэн шүргэж байж болно. Амьсгал энэхүү хязгаарлагдмал зайд хаан шүргэж болох бөгөөд түүний зөвхөн мэдрэх хэрэгтэй. Юу ч битгийхээ бидний ажил бол зөвхөн мэдрэх явдал юм а. Хаан нэгтээ шүргэж байгаа бол та шүргэж байна гэж мэдэр. Хэрв та мэдрэхгүй байгаа бол мэдрэхгүй байна гэдгээл хүлээн зөвшөөр. Тэр үед амьсгал орж байна, гарч байна гэдгийг ажиглаж болохооловч шүргэлтэнд гол анхаарлаа хандуул. Ийм ажилласаар байвал нөгөө өдрөөс эхлэн
улам бүр нарийн үнийг мэдэрч байгаагаа та ажиглах болно. Түүний дараа ч гэсэн улам бүр нарийн үнийг мэдэрнэ. Энэ мэтээр өөрийнхөө бие зохицуулъягээд оюун ухааныхаа тухай хингийн барагтай үннээс илүү нарийн бүр нарийн үний зүг агсаар байх болно. Өнөөдөр таныг хэн ч сэтгэлээ ажиглаж хэлээгүй. Гэхдээ та эндээ сэтгэлээ ажигласан байх. Ингээд би чинь ямар гэчин сэтгэл тээж явна энэ бэ хэмээн та их хэл гайхсан байх. Уг нь амьсгалаа ажиглах ёстой байдаг. Гэтэл амьсгалын ор харахыг мэдэнгүүд анхаарал сарнин одно. Сэтгэл хаана ихтэй яваад өглөө. Нэлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа би чинь хаана явж байна? Би энд амьсгалаа ажиглах ёстой шүү дээ хэмээн ухаарах олууч дахиад л дөнгөн данган амьсгалын орж гарахыг ажиглаад ахин сарнин явчихсан байдаг. Үүнийг мэдээ дахиад л ажиллаа эхэлнэ. Түүгээр зогсоохгүй. Анхаарал дахин сарнин одохыг эргүүлэн авчирсаар байгаа та ихэд унтууцсан. Би ямар янзын сэтгэл тээж яваана вэ? Зөвхөн ажиглах, ийм амархан ажлыг хийж чадахгүй байна гэж юу хэмээн ихэд тэгдүүцдэг. Ингэж огт болохгүй. Амьсгал дээрээ дахин анхаарлаа төвлөрүүлж тайван ажиглах хэрэгтэй. Амьсгал байдгаараа л байж байгаа. Харин таны хийх ажил бол зөвхөн ажиглах. Голын эрэг дээр сууж байхад ур сурсдагаараа усчил байгаа. Таны хийх ажил бол зөвхөн түүнийг ажиглах. Гэтэл таны сэтгэл ийм энгийн зүйлийг хийж чадахгүй байна гэж үү? Зарим нэг хүн үнээс болж бухимдаж сэтгэлдээ дургуутсалыг дүүцлийг өсгөдөг. Ингэж огт болохгүй юм. Хэрв та ингэвэл энэ бяцлаглалын эсрэг зүгт явж байна гэсэн үг юм. Энэ чинь нөгөөх л өөрт чинь таалагдахгүй зүйл боллоо гэхэд дургуутдаг сэтгэлийн дадал зуршил юм шүү дээ. Таны сэтгэл таагүй зүйл тохиолдох үед уурхилэн дургуутслыг үүсгэнэ. Жишээлбэл та одоо анхаарлаа төвлөрүүлэх гэтэл огт төвлөрөхгүй байгаа учраас бухимдан хариу үйлдэлийг үүсгэж байна. Ингэж хэрхэвч болохгүй. Энэ бяцлал таныг анхаарал минь сарничглаа гэсэн үннийг л хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байгаа юм. Яг энэ мөчид таны анхаарал сарнин одвол та нэмсгэлэн анхаарал минь сарнин оджээ гэдгийг хүлээн зөвшөөр. Зөвхөн хүлээн зөвшөөр. Яг энэ мөчид таны анхаарал сарнин одвол та нэмсгэлэн анхаарал минь сарнин оджээ гэдгийг хүлээн зөвшөөр. Тэгээд юу гэж амьсгалын байдгаараа байж л байгаа. Дахиад л амьсгал дээр анхаарлаа төвлөрүүл. Дахиад л амьсгалаа ажиглах мэтээр ажилласаар л бай. Энэ мэтчлэн анхаарал сарнисыг мэдрээд тайвнаар хүлээн зөвшөөрч ажилласаар байх юм бол сарнисан анхаарлыг хүчээр эргүүлэн авчрах шаардлагагүй. Аяндаа өөрөө эргэн ирдэг юм а. Тэгэхээр та анхаарал сарнилаа гэдгийг мэдхэд л хангалттай юм а. Анхаарал өөрөө амьсгал дээр эргэн төвлөрөх болно. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэлийг, өөрийнхөө сэтгэлийн шин чанарыг ажиглаж эхэллээ гэсэн үг юм а. Анхаарал сарнисаар л байгаа. Яасан хурдан, яасан тогтворгүй, яасан хөдөлгөөнтэй сэтгэл бай. Гэхдээ сарнихта жохом хаашаа оддог юм бол маш олон зүйл сарнин оддог. Ямар ч тэмдэглэл хийх боломжгүй. Тэгэх шаардлагагүй. Тэгэхийг оролдоо гэхэд сэтгэл жохом хаана одлоо гэдгийг тэмдэглэн авна гэдэг нь ямар ч боломжгүй зүйл юм а. Агшин бүр хаана ихтэй тэнгэрт аль эсвэл өөр ертөнцид явж байдаг. Энэ бүхнийг тэмдэглэн авах нь ямар ч боломжгүй. Хэрв та анхааран ажиглавал хоёрхан зүйл сарнин оддгийг ойлгож болно. Энэ нь өнгөрсөн цагийн дурсамжууд болно. Ирээдүйн цагийн төсөөллүүд юм а. Яг одоо нэгэн янзын дурсамж сэтгэл бий болсон дараа дахин өөр төрлийн дурсамж буй болж түүний дараа дахиад өөр дурсамж буй болдог. Тэр намайг тэгж загинж, тэр намайг тэгж доромжилсан доо. Тэр үед би юу ч хийж чадаагүй хэмээн өнгөрсөн дурсамжинд дунд умбаж айснаа. Гэнэтхэн дараа нэг таарвал ингэндээ тэгэндээ хэмээн бодож ирээдүйн цаг руу давхин одно. Тэгээд л ирээдүйн дунд умбаж гарна. Тэгснээ гэнэтхэн өнгөрсөн үеийн нэгэн бодол харван орж ирэнгүүт өнгөрсөн цаг руу яваад өгнө. Төдөлгүй дахиад л ирээдүй рүү өсчин очно. Энэ ч л өнгөрсөн ирээдүй хоёрын хооронд давхин байдаг сэтгэлийн дадал зуршил юм шүү дээ. Бидний сэтгэл одоо цагт амьдрахыг огт хүсдэггүй. Харин бид одоо цагт л амьдрах ёстой байдаг. Өнгөрсөн цагт нэгэнд үлрэн одсон болохоор бид яаж өнгөрсөн цагт амьдрах вүлээ дээ? Энэ дэлхийн хамаг эд баялагын бүгдийг нь өгсөн ч гэсэн өнгөрсөн цагийг эргүүлэн авч огт чадахгүй билээ. Энэ бол үнэхээр боломжгүй. Мөн дүүнчлэн ирээдүй бол ирээдүй билээ. Ирээдүй цаг одоо цаг болоогүй цагт ирээдүйд та амьдрч чадахгүй юм а.
Та одоо цогтол амьдрах учиртай. Гэтэл бидний сэтгэл одоо цагт амьдрахыг хүсдэггүй юм байна. Энэ жил бидний сэтгэлийн зовлонгийн гол шалтгаан юм байна шүү дээ гэдгийг ойлгох нь чухал. Бидний сэтгэл хэрхэн яаж амьдрах ёстойг мэддэггүй гэсэн үг юм аа. Харин энэ бяцлаглалын арга биднийг хэрхэн яаж одоо цагт амьдрах ёстойг заан сургах болно. Хэрв та хэдхэн агшны туршидж гисэн амьсгалынхаа орж гарч байгаатай хамт байж чадсан бол тэр чинь одоо цагт амьдарч сурж байна гэсэн үг юм аа. Өнгөрсөн цагийн дурсамжинд ирээдүйн цагийн төсөөллөд дунд байсан тэр агшнууд нь таны өөрийн сэтгэлийн дадал зуршилтай холбоотой. Өөр бас нэгэн зүйл маш тодорхой болно. Сэтгэл өнгөрсөн болон ирээдүйн цагт царнин одохдоо ямар янзын бодол дунд өмбөж байсан бэ? Энэ бас л хоёр төрлийн бодол байдаг. Энэ нь тааламжтай болон тааламжгүй бодлууд. Сэтгэл өнгөрсөн цагийн дурсамжинд дунд өмбөн одсон бол энэ нь тааламжтай болон тааламжгүй хоёрын аль нэг нь л байдаг. Сэтгэл ирээдүйн цагийн бодолд өмбөн одсон бол тааламжтай болон тааламжгүй хоёрын аль нэг нь л байдаг. Тэгэхээр таны анхаарал сарнин одсон бол тэр нь тааламжтай болон тааламжгүй хоёрын аль нэг нь байсан гэдгийг ажиглан мэдэж болно гэсэн үг юм аа. Мөн түүнчлэн ирээдүй болон өнгөрсний алинд нь ч тэнэн одсон тухайн бодол тааламжтай бол сэтгэлийн нэгийг хэсэг яасан сайхан юм бэ? Гайхалтай. Энэ зүйл дахин болж байгаасаа хэмээн дүгнэдэг. Ийм дүгнснээр энэ хүсэл болж улмаар түүний төлөө шунах бөгөөд энэ үед өөрийнхөө сэтгэл хэвийн тогтвортой байдлаа алдсныг анзаардаггүй. Та зовлон дунаж, та тайван байдлаа алдсан нь таны хүсэл шуналтай шууд холбоотой. Мөн үүнтэй нэгэн адил сэтгэл маань өнгөрсөн цаг хийгээд ирээдүйн цагийн аль нэгэн думбан одох үед сэтгэлийн бодол тааламжтай бол үүнийг би хүсэхгүй байна гэх бөгөөд энэхүү хүсэхгүй байна гэсэн сэтгэлийг дүүцэл дургуутсал нь өөр хилэн болж хуурдаг. Энэ үед ч гэсэн таны сэтгэл хэвийн байдлаа алдаж маш зовлонтой бэрхшээлтэй байдалд орсныг та олж анзаарах болно. Энэ бол бидний сэтгэлийн өнөөгийн буруу дадал зуршил бөгөөд энэ нь цаг ямагт хүсэл шунал эгдүүцэл дургуутслыг үүсгэн хөгжүүлсээр байдаг. Үүнийг бурхан багшийн үеийн хэлэнд рага болон двеша гэдэг байжээ. Рага гэдэг нь хүсэл шунал бөгөөд двеша гэдэг нь уур хилэн юм аа. Тэгэхээр цаг ямагт хүсэн шунаж байдаг болохоор цаг ямагт зовон шаналж байдаг билээ. Бид өөрийнхөө дотоод чухам юу болж байгааг мэддэггүй учраас үргэлжид уур хилэн хүсэл шуналыг үүсгэж байдаг. Бидний сэтгэлийн өнгөн хэсэг гадны тосгогтунтай өргөж холбоотой байдаг болохоор дотоод сэтгэлийн гүнд хязээ хүсэл үүссэн, хязээ уур хилэн үүссэн, хязээ сандрал мэгдэл үүссэн, хязээ зовлон шанал үүссэн гэдгийг бид огт мэддэггүй. Үүнийг муухай буюу мунхрал гинэ. Сэтгэл хэрхэн мунхардгийг мэдэх тусам сэтгэл хичнээн мунхаг болохыг та анзаарах болно. Өнгөрсөн ирээдүйн талаар тааламжтай болон тааламжгүй ямар ч бодол сэтгэлд үүсч болно. Сэтгэл нэг бодол үүсээд нэг өгүүлбэр хэлж дуусаагүй байтал дараагийн бодол шуурхайлан орж ирнэ. Хүний бодол бол үнэхээр замраагүй, эмх зэгцгүй байдаг. Энэ бол үнэхээр галзуурал гэж өөр юу байх вүлээ дээ. Хэрвээ та хэн нэгэн хүнийг галзуу хүн гэх юм бол мэдээж хэрэг тэр хүний бодол санаа, эрх зүйлэл ямар ч эрэм дараалалгүй байна үстэй. Жишээлбэл та хэн нэгэн галзуу хүнийг өлсөж явааг хараад ихэд өрөвдөн энэрж нэг тав хоол өглөө гэж бодъё. Хөөрхийн амтан үнэхээр өлсөж явсан учраас тухлан сууж хооллохоор шийджээ. Тэр хүннийг холбох хоол аваад амандаа хийхээс өмнө түүний бодол өөрчлөгдөж орхилоо. Тэрээр бодохдоо би угаалгын өрөөнд усанд орж байна. Тэгээд энэ бол савна гэж бодоод нөгөө хоолоороо өөрийгөө савндаж эхэлжээ. Төдөлгүй түүний бодол дахин өөрчлөгдөж энэ хүн бол намайг алхаар ирсэн миний дайсан. Намайг алхаас өмнө үүнийг алах хэрэгтэй. Яаж алах вэ? Энэ бол тесрэг бөмбөг. Намайг алхаас өмнө үүнийг шидчихвэл энэ хүн өгчхөн шүү дээ гэж бодоод нөгөө хоол өгсөн хүн рүүгээ хамаг хоолоо шидэж орхилоо. Энэ хүний бодол ямар ч эмх замбраа байхгүй учраас энэ хүнийг үнэхээр галзуу хүн гэж хэлж болох юм аа. Ямар хүнийг галзуу хүн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Харин таны бодол ер нь эмх зэгсгэж байна уу? Нэг бодол орж ирснээр өөр нэгэн бодол ороод ирнэ. Тэр нь дуусаагүй байтал дахиад л өөр бодол ороод ирнэ. Яг л галзуу юм шиг үүнийг л муухай буюу мунхорл гэдэг юм шүү дээ.
Нэг мөн хурал бол таачхам юу болж байгааг мэддэггүй доршноо. Нөгөө нь таны бодолд ямар ч эмх цэгц байхгүй доршноо. Энэ бүхэн өөрийг тань бясалгал дахих тусам улам бүр тодорхой бодиттой болж ирнэ. Бие сэтгэлийн үйлдэл бүхэн маш тодорхой болдог. Та түүний зөвхөн ажиглах ёстой бөгөөд энэ бясалгалын арга чигсэн зөвхөн үүний төлөө зориулагдсан байгаа юм а. Энэ нь таны ажлыг улам бүр наривчлан хөнгөлж өгнө. Урд өмнө хийж байсан бусад бясалгалтай үүнийг ерөөсөө хольж хутгаж болохгүй юм а. Магадгүй та бүхэн ямар нэгэн мөргөл, ёслол, шашны зан эсэл зэргийг гүйцэтгэдэг байсан байж болох боловч тэрнтэйгээ энэ бясалгалыг бүх харьцуул. Та бүхэн энэ бясалгалыг бүрэн дүүрэн туршин мэдхээр ирсэн болохоор заасныхан дагуу бясалгалаа хийх хэрэгтэй. Хар хүний хувьд, энгийн хүний хувьд амьдралынхаа 10 хоногийг бясалгал зориулна гэдэг нь тийм ч амаргүй. Гэрийн эзэн эгэл хар хүнд хийж гүйцэтгэх маш олон үүрэг хариуцлага байдаг. Тэр бүхнийгээ орхин энэ дэр амьсгалаа ажиглах. Сэтгэлээ ажиллах нь ямар хэрэгтэй юм бэ гэж та бодож болох юм а. Үнэн дээр энэ бол маш чухал хэрэгтэй. Энэ бүхэн танд амьдрах арга ухааныг хэрхэн яаж амгалан амьдрахыг, хэрхэн яаж амар төвшин байхыг, өрөөл бусдыг хэрхэн яаж энэрэн хайрлахыг сургах болно. Хэрв таны сэтгэлд хэр бүрдэг үүслэ гэхэд та өөрөө зовон шаналж, тэрхүү шаналлаа өөртөө хадгалалгүй, өрөөл бусдыг ч гэсэн зовооч эхэлдэг. Тэгээд өөрийнхөө орчныг төвшүүртэй байдалд оруулж орхидог. Өөртөө чинь ямар ч хүн ирж уулзлаа гэхэд танаас болж бас л зовон шаналдаг. Энэ бол амгалан амьдрах ёс огт биш билээ. Вибашна бясалгал нь та бүхэнд өөрөө хэрхэн амгалан тайван амьдарч, өрөөл бусдыг хэрхэн эндрэн хайрлах, амгалан амьдрахын орлог ухаан сургана. Энэ нь байгалийн хуулийг танин мэдэх, өөрийнхөө бие сэтгэлийн мөн чанарыг мэдсэн үед л боломжтой. Энэхүү зам ёсыг өөрийн биеэр мэдэрснээр та өөрийгөө сайн хүн болгон өөрчлөгдөж байгааг харах боломжтой. Инхийн тул та бүхэн шаргуу ажиллах нь чухал байгаа юм. Үүнтэй холбоотой тодорхой хэмжээний зөвлөмж анхааруулга байгаа бөгөөд энэ нь үлдсэн 9 өдрийн турш илүү үр дүнтэй ажиллахад нь туслах болно. Яг үнэндээ та маш чухал хариуцлагатай ажлыг хийж эхлээд байгаа билээ. Энэ нь таны өөрийнхөө сэтгэлд хийж буй гүн мэс сасал юм а. Иймгүй сэтгэлийн гүнд гүнзгий мэс сасал хийх үед гүн стресс хэр бурдаг нисвансууд сэтгэлийн өнгөн хэсэгт гарч ирдэг. Мэдээж хэрэг яар шарахыг нээх үед цаанаас нь эдээбэр гарч ирэх нь гарцаагүй шүү дээ. Энэ бол маш сайн хэрэг. Гэхдээ шархны өнгөн хэсгийг авч хаях, додрох эдээг нь гадагшлуулах нь маш хэцүү. Та энэ бүхний даван туулах хэрэгтэй, мөн хийх хэрэгтэй. Өөрийнхөө шархыг хавхлан хайж, додрох эдээбэрийг нь гаргаж хаях нь маш хэцүү боловч надад хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгоорой. Миний хэлсэнчлэн өнөөдрийн та бүхний дуулсан бэрхшээлүүд өөрийнтэн сайн сайхны төлөө гэдгийг ойлгоорой. Нэг ёсондоо та сэтгэлийнхээ мэсслийг эхэллээ гэсэн үг юм а. Тийм ч учраас шархны толгойг авч дотроос нь эдээбэр гарч ирж байгаа нь шүү дээ. Бодит байдалтай маш тайвнаар нүүртүүлэн учрах хэрэгтэй. Нэгэн эмэгтэй нүүрсний гал дээр хоол хийжээ. Хоолоо хийж дууссан тул нөгөө гал хэрэггүй болсон учраас унтраах ёстой болжээ. Шатаагүй үлдсэн нүүрсийг дараа хоол хийхдээ хэрэглэх ёстой. Галыг унтраахын тулд дээрээс нь нэг аяг ус хийлээ. Нүүрс бол халуун, маш халуун. Ус бол хүйтэн, маш хүйтэн билээ. Нүүрсний халуун байдал, усны хүйтэн байдал ийхүү нийлэх үед нэгэн хариу үйлдэл явагдаж таснаас хийсэн нэгэн дуу чимээ гарчээ. Дахиад нэг аяг ус хийх тусам тэр дуу гарсаар л байлаа. Асгаж байгаа усны хэм болон асгаж байгаа нүүрсний хэм хоёр нэг бол хүртэл ийм дуу гарах нь гарцаагүй ажээ. Тэгээд эцэстээ нэг хувин ус зассан ч ямар ч дуу гарсангүй. Тэгэхээр та өнөөдрийн турш бясалгал хийхэд таны анхаарал нэг хормын төдийд амьсгал орж байна, гарч байна гэдгийг мэдэрсэн байж болох юм а. Инглигээд гуниглах хэрэггүй. Учир нь энэ бол бодит үнэн шүү дээ. Энэхэн нэг агшин ямар ч төсөөлөл дургуутсал байгаагүй. Амьсгал дотгошоо орж байгаа үед та дахиад нэг амьсгал хэрэгтэй байна гэж шунахгүй шүү дээ. Амьсгал байдгаараа л байж байгаа болохоор шунаад байх юу байх вүлээ дээ. Амьсгал гадагш гарах үед надад амьсгал хэрэггүй хэмээн дургуутсахгүй билээ. Амьсгал гарсан л бол буцаж орох нь гарцаагүй. Та зөвхөн ажиглах хэрэгтэй. Таны сэтгэл тайван байх ямар нэгэн хүсэлгүй, ямар нэгэн уургүй, зөвхөн буянтай байх тэрхэн үе бол үнэхээр гайхалтай үе билээ. Тэр үеийн сэтгэл маш ариун байдаг билээ.
Харин таны сэтгэлийн гүнд хураан хуримтлагдсан маш их хурдаг нисванс байгаа юм. Тэгээд л энэ агшны сэтгэлийн ариусал дотоод сэтгэлийн нисванстай шүргэх үед маш хүчтэй хариу үйлдэл үүсэж, галтуул дэлбэрэх мэд маш хүчтэй хариу үйлдэл явагдаж, сэтгэлийн өнгөн хэсэгт хөл гар өвдөх, нуруу чилэх, толгой өвдөх зэргээр илэрнэ. Ёо эн чи яасан хэцүү юм бэ? Ингэж байж чадахгүй нэ. Би явмаар байна хэмээн хүмүүс анхандаа шантардаг юм а. Энэ бол ердийн үзэгдэл. Энэ бол бие сэтгэлийн мэс засал гэдгийг сайн ойлгоорой. Эмнэлэг твтэн биендээ мэс засал хийлгэхэд гадны эмч ирж биенд мэдээ алдуулалт хийдэг билээ. Мэдээ алдуулалт хийдэг учраас жохом юу болж байгааг өвчтөн мэддэггүй. Гэтэл энэ мэс заслыг та өөрөө хийх бөгөөд ямар ч мэдээ алдуулалт байхгүй. Тийм учраас бүхний өөрийн биеэр туулах хэрэгтэй болж байгаа юм. Зоригтой байж бүхнийг даван туулах нь чухал. Зоригтойгоор даван туулснаар л та өөрийнхөө сэтгэлийн буруу дадал зуршлыг өөрчилнө. Иймээс нөхцөл байдалдаа нүр тулан учраж сэтгэлийнхээ тэнхээ хөгжүүлэх хэрэгтэй. Ямар ч мэдээ алдуулалт байхгүй учраас зоригтой байж сэтгэлийнхээ хатыг төгөлдржүүлэн бүхнийг даван туулах хэрэгтэй. Сэтгэлийн хат гэдэгт эмнэлэг твтсэн тухайн хүн эмнэлгийн бүхэл дэг журмыг дагах асуудалж мөн багтана. Бяцлаглалын төвийн дэг журам цагийн хуурийг хатуу дагахаас судалж мөн хамрагдана. Та ч гэсэн эмнэлэг твдэж эмчлүүлэхээр ирсэн. Гэхдээ бид сэтгэл мэдрэлийн эмнэлэг гэж хэлээгүй. Энд сэтгэлээ ариусгах, хүчтэй болгохын тулд энэ эмнэлэгт ирсэн нь үнэн билээ. Тийм ч учраас та бүхэн бүхий л цагийн хуваар ёс журам бүрийг нэг бүрчлэн дагах хэрэгтэй. Энэ төвийн нэг дүрэн бол та эндээс явуулгүй 10 хоногийн турш эндээ байх явдал юм а. Таныг эндэрхээс өмнө танаас та 10 хоног суухад бэлэн биз гэж асуусан. Бяцлал суухаар ирсэн дараа ч гэсэн та 10 хоног байхад бэлэн биз? Та энэ танилцуулгыг унш. Тэгээд гар үнсгээд сур. Та тэгээд суух уу гэж асуусан. Тэгээд дараагийн нэгэн баг зэрэг яриа хийгээд та тэгээд сууж чадах уу? Та үнэхээр суух уу? Та энд 10 хоног байх болно шүү хэмээн дахиад л сануулсан. Энэ бүхэн яагаад ингэж байгаа юм бэ гэвэл цаанаа учиртаа л да. Маш олон бяцлагчдын донд олон бяцлаглалын курс явуулж байхад ажиглагдсан нэг зүйл гэвэл эхний өдөр бяцлал эхлээд дараа өдөр хэцүү бэрхшээлүүдтэй тулгармах зарим нэг нь за та энэ миний хийх зүйл биш болол таа. Дараа хэзээ нэгэн цагт оролдож үзэхээс хэмээн шантарч буцаж зүхтахыг оролддог. Дараа нь 4 дахь өдөр өөр бас нэгэн шин гүн мэсэсэл эхэлж 5 дахь өдөр нь улам бүр гүн үнцгийн мэсэсэл хийгддэг. Арайхийн 6 дахь өдөр хүртэл бас л хэцүү бэрхшээл тулгармагц зарим нэг хүн би эндээс явмаар байна гэдэг. 2 дахь өдөр болон 6 дахь өдөр бол үнэхээр хэцүү өдрүүд. Гэхдээ л үүнийг даван туулах хэрэгтэй. Би энд 10 хоног байх ёстой. Өөрийнхөө дотооддоо байгаа хэр буртыг арилган хаях болно. Шархны идэ бэрийг заавал гадагшлуулна. Энэ бүхэн надад хэцүү гэдэг ч гэсэн надад тустай учраас би даван туулах болно хэмээн хатуу шийдвэр гаргах нь чухал. Та эмнэлэгт мэсэсэл хийлгэхээр очлоо гэж бодъё. Мэсэсэл хийлгэж эхлээд дундаас нэмжтэй. За одоо боллоо. Хангалттай. Дараа үлснийг нь хийлгэе гэж хэлж болохгүй шүү дээ. Эмч нар яасан зөвшөөрөхгүй. Үүнтэй адил бидэж гисэн зөвшөөрөхгүй билээ. Бяцлаглалыг дундаас нь орхих нь маш муу нөлөөтэй. Тийм болохоос би эндээс юу ч болсон явахгүй гэж хатуу шийдвэр гаргах хэрэгтэй. Өөр бас нэгэн чухал зүйл бол цагийн хуурийг маш сайн дагах хэрэгтэй. Би өглөө 8 цагт бяцлаглалын өргөөнд ирсэн байх учиртай. Өглөөний 8 цагаас хэдэн минутын өмнө ирж суудлаа эзлэн бяцлаглаа эхэлсэн байх болно хэмээн өөртөө хатуу амлах нь чухал. Та хийх осон дэмий зүйл хийж ийш тийш дэмий сэлгүүцэн 5-10 минут өнгөрөөж хэрхэвч болохгүй. 8 цагт ирнэ гэсэн бол 8 цагтаа ирэх л хэрэгтэй. Цаг бол маш үнэтэй, агшин бүр өөртөд нь маш чухал. Бас нэг чухал зүйл бол бяцлаглалын цаг. Өглөө 8-аас 11 цаг хүртэл бяцлах хэрэгтэй. Би сая 1 цаг суучглаа. Одоо боллоо. Усанд орж хувцаа угаадаг хэрэг. Бас ийм юм хийн, тийм юм хийн хэмээн цагаа дэмий урж болохгүй. Бяцлаглалын цаг бол бяцлаглалын цаг байх ёстой хэмээн хатуу шийдээрэй. Бас нэг чухал шийдвэр бол өглөө 8-аас 9 цаг, өдөр 2:30-аас 3:30, орой 6-аас 7 цагийн хооронд бяцлаглалын зааланд заавал байх явдал юм а. Юу ч болсон хамаагүй. Энэ үеэр би бяцлаглалын зааланд байх болно. Бяцлал хийхдээ судлаа сольсон ч хамаагүй. Харин бяцлаглалын өргөөнөөс эдгээр цагуудад гадагшаа гарахгүй хэмээн хатуу шийдээрэй.
3-4 өдрийн дараа та суудлаа солихгүй удаан сууж чаддаг болох тул одоохондоо суудлаа солих тал дээр санаа зовсны хэрэггүй. Яг одоохондоо суудлаа сольж болох боловч номын өргөөнөөс гадагшаа гарахгүй байх нь чухал. Ингэж хадуу шийдэх нь өөрийнхөө сэтгэлийн тогтвортой байдалд сайнаар нөлөөлөх болно. Өөр нэгэ сануулах зүйл бол та бүхэн амарх байрандаа хэд ядарсан үедээ 5 минутаас илүүгүй хэвдэж амарч болно гэж хэлсэн. Ядарсан үедээ хэвдэж байгаад яагаад заавал 5 минут гэж? Магадгүй энэ дүрм журм залхуу хүмүүст л зориулагдсан байх. Би залхуу хүн биш болохоор энэ дүрм надад хамаагүй. Би амьсгалаа орж гарч байгааг мэдэж байна шүү дээ. Тийм болохоор 10 минут байсан чи яадаг юм. 10 минут хэвдэж амарсныхаа дараа би амьсгалаа мэдэрч байна. Унтаагүй байна гэх ба ингэсээр дахиад 5 минут хэвтээдэг хэмээн өөрийгөө зөвтгсээр байгаад 30 минут болоход та хурхиж эхэлнэ. Ийхүү таны хурхиж байгаа хаж үгэнтэй хүн сонсоод яасан сайхан юм бэ? Би ч гэсэн амраад авъя байц хэмээн бодож эхэлнэ. Тэгсээр байгаад бүх байр унтлагын өрөө болж хуурна. Түүгээрч үл борон бяцлаглалын төв маань унтлагын төв болж хуурна. Тэгсээр байгаад бяцлал маань унтлагын бяцлал болж хуурна шүү дээ. Ингэж хэрхэвч болохгүй. Та бүхэн агшин тутам сэргийг байхын тулд ирсэн. Тийм болохоор 5-аас илүү минут хэрхэвч хэвтэж болохгүй. 5 минут амарсныхаа дараа дахиад сууж бяцлагаарай. Аль болох илүү цагаар сууж бяцлах нь танд тустай байх болно. Зайлшгүй сануулах өөр нэгэн зүйл бол гадаа бяцлахгүй байх явдал. Гадаа сууж бяцлах нь одоохондоо дэмий байх болно. Гадаа сууж бяцлахад маш их дадлага туршлага хэрэгтэй болдог. Яг одоо энэ шатанд байгаа үед та гадаа сууж бяцлах юм бол байгалийн салхи чавар, хамрын доод, дээд дөрвлийн дээд хэсэг сүргэж байгаа өөрийнхөө амьсгалыг мэдрэхгүй байхад хүрэх болно. Тийм болохоор гадаа бяцлахгүй байх нь дээр. Амралтын үеэр ингэж болох юм. Харин бяцлаглалын үеэр бол бяцлаглалын зааланд л сууж бяцлагаарай. Гадаа суулаа гэхэд альсан нүдэн дээрт нь гэрэл тосож анхаарлаа төвлөрүүлэхэд маш төвөгтэй болно. Тийм болохоор заавал дотор бяцлагсан нь дээр. Бас нэг сануулах зүйл бол хоолны тухай асуудал юм. Энэ дэрэд 24 цаг болсон болохоор оройн хоол гэж байдаггүйг мэдсэн. Өдөр 11 цагийн үед өдрийн хоолнд ирэх үедээ эднэр оройн хоол өгдөггүй. Тэгэхээр өдрийн хоол 1-5, бас оройн хоол 1-5 идчихье. Бас багш маань биднийг өөрсдийнхөө сайн сайхны төлөө тэмцэх, өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй гэдэг болохоор би эрүүл чирэг байх ёстой. Тийм болохоор дахиад 1-5 идчихье хэмээн бодоод шууд 3-5 хоол идчихлээ гэж бодъё. Энэ бол маш аюултай. Ийм их хоол идсэн тохиолдолд бяцлахна гэдэг нь боломжгүй зүйл. Энгийн үед та 1-5 хоол иддэг байсан бол одоо 4-3-ыг идэхэд л хангалттай. 24 цагийн турш таны ходоодны 4-1 хоосон байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та бяцлаглаа сайн хийж чадна. Хоолоо маш зөв тохируулж идэх хэрэгтэй. Ходоодны 4-1 хоосон байлгах нь танд маш чухал байх болно. Чимээгүй юм ярихгүй байх нь бас нэгэн чухал зүйл юм а. Та бүхэн бүхэл өдрийн турш ажиллаж үзсэн болохоор өөрийнхөө сэтгэл тогтворгүй болохыг өөрийн биеэр мэдэрлээ. Цаг мөчөр ямар нэгэн юм бодогдож сэтгэл үнэхээр тогтворгүй байдаг. Мэдээж хэрэг бяцлаглалын арга барилын талаар багштайгаа уулзаж ярилцаж болно. Мөн бяцлаглалыг зохион байгуулж байгаа хүмүүсээс зарим нэг материалын зүйлийн талаар асууж лавлж болно. Харин өөр хоорондоо хэлээр битгий хэл дохио зангаа гараач гэсэн хэрэгвч хайрцаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө хүрээнд өөрийгөө хязгаарл. Өөрийнхөө дотоод дэх бодит нь маш чухал байгаа юм. Өнөөдрийг хүртэл та гадаад ертөнцийн хангалттай харсан болохоор одооноос эхэлж өөрийнхөө дотоод үннийг харах хэрэгтэй. Хэрэв та өөр хэн нэгэн бяцлагчтай ямар нэгэн хэмжээгээр харьцах юм бол өөртөө маш их төвөг учруулах болно. Таны тогтворгүй сэтгэл дахиад л нэг тогтворгүй тулгуур болж авлаа гэсэн үг юм а. Хэрэв та хэн нэгэн бяцлагчтай ярьсан бол бяцлал хийхэр суугаад тэр хүнтэй ярьсан зүйлийн тухай маш олон бодол орж ирэх бөгөөд сэтгэл данжигсан тэр бодлуудад умбож эхэлдэг. Мөн үүнтэй холбоотой холбоогүй маш олон янзын бодол орж ирнэ. Энэ нь өөртөө төг болоо зогсоохгүй. Таны ярьсан тэр хүнд ч гэсэн бас нэгэн адил саад дотгор болдог. Та ярьлаа гэхэд ямар нэгэн хан, мод, амьгүй биеттэй ярихгүй мэдээж. Таны ярьсан бүхэн хэн нэгэн бяцлагч тандсан байх бөгөөд та ийхүү ярьснаар тэр хүний сэтгэлдэж исэн сарнин одох тулгуур өгсөн байдаг. Хэрв таны яриа нэг бус удаа байсан бол өчтөчнөн олон бяцлагчдад саатууг учруулсан байх болно. Хоёрхан хүний ярианы дуу чимээ маш олон хүнд хүрэх магадлалтай.
Тийм болохоор ерөөсөө ярьж болохгүй. Чимээгүй байх хэрэгтэй. Удахгүй чимээгүй байхын ач тусыг та өөрийн биеэр мэдрэх болно. Тийхүү чимээгүй байх нь өөр бас нэг шалтгаантай байлаа. Өчигдөр та 5 сахил хөрдсөн. 5 сахилаас амьтны юм хөнөөхгүй байх, улгаа хийхгүй байх, бэлгийн харьцаанд орохгүй байх эдгээр сахилыг сахих нь үнэхээр амар. Харин худлаа хэлэхгүй байна гэдэг нь амаргүй юм а. Хэдийд ч ямар нэгэн байдлаар ярьлаа гэхэд урдын дадал дуршлын улмаас ямар нэгэн зүйлсийг дэгэлсдүүлэх, ямар нэгэн зүйлийг нуусан бол та сахилаа алдлаа гэсэн үг. Дулуур суурийн 5 чулуу болох 5 сахилын нэг нь нэвтрлээ гэхэд таны бясалгал сайн болохгүй. Иннээс ямагт сэргийлж авах хэрэгтэй. Ямагт чимээгүй нам гүн байх нь танд маш чухал, маш их ач тустай билээ. Өөр бас нэгэн чухал зүйл бол бясалгалын аргад ямар нэгэн зүйл олохгүй байх явдал юм а. Та өөрийгөө энэ бясалгалд 10 өдөр зориулахаар хэлсэн. 10 өдрийн дараа та яах нь өөрийнхөө хэрэг. Гэхдээ энэ 10 өдрийг энэ л бясалгалд зориулаарай. Тийм учраас ямар ч зүйлийг хольж болохгүй юм а. Та бүхний хэн нэг нь би випашна бясалгалын талаар ингэж уншсан. Зарим хүмүүс випашна бясалгал гэдэг бол ийм байдаг. Бас сатипатана гэдэг тийм бясалгал байдаг гэж сонссон гэх ба. Манай ёсаншил бясалгал гэдэг бол ийм тарин, тийм дүрс бясалгадаг гэж сургасан байдаг. Яагаад тэр бүхнээс бага зэрэг чийсэн хольж болохгүй гэж хэмээн бодож байж болох юм. Энэ бол маш аюултай. Үнэхээр аюултай хэрэг шүү. Жишээлбэл хэн нэгэн хүн өөрийнхөө цагаан зүстэй морь ундаг байжээ. Нэг өдөр тэр хүн өөр нэгэн хар зүсмийн морь худалдан авч гэнэ л дээ. Гэтэл нэг хүн та хар морио унаад үзээч ямар сайхан морь вэ гэжээ. Тэгээл дээ. Гэхдээ би өөрийнхөө цагаан морийг орхихгүй. Нэг хөлөө цагаан морин дээр, нөгөө хөлөө хар морин дээр тавиад унаж үзье гэжээ. Энэ бол аюултай үйлдэл. Нэгэн хүн өөрийн заваар зугаалan явж байлаа. Гэтэл хэн нэгэн өөр хүн түүнд маш төглөг хурдан зав өгч гинэ. Гэтэл нөгөө хүн за тэгвэл би энэ завыг туршаад үзье. Гэхдээ нэг хөлөө энэ завин дээр, нөгөө хөлөө нөгөө завин дээр тавиад унаж үзье гэжээ. Энэ бол үнэхээр аюултай. Энээс илүү аюултай зүйл бол нэг хөлөө энэ бясалгал тавьж, нөгөө хөлөө өөр бясалгал тавих явдал юм а. Өөрийнхөө сайн сайхны төлөө 10 өдөр ийм зүйл хийлгүй. Зөвхөн зааврын дагуу л ажиллаарай. Дахин эдгээр сануулгыг давтан хэлцээ байхад зарим бясалгач төдийлөн анхааралгүй өнгөрөөж, бясалгалын багш нар туслан гаргаж чадхааргүй тийм хэцүү байдалд хүрдэг. Тийм болохоор энийг сайн санах нь чухал байгаа юм. Магадгүй өмнө тоолж байсан тарин, төсөөлж байсан дүрс хөрөг зэрэг нь аяндаа давдагдж болно. Энийг анхааран ойлгонгууд үгүй энэ бясалгалын аргад ямар нэгэн үг төсөөлөл хэрхэвч хольж болохгүй хэмээн зогсоох нь чухал. Хэрвээ энэ дахиад давтагдвал үүнийг дахиад л зогсоох хэрэгтэй. Бас нэгэн сануулж хэлэх зүйл бол бясалгал явуулж байгаа орчноос гадагшаа битгий гараарай. Энээс цааш явж болохгүй гэсэн тэмдэг тавьсан байгаа болохоор өөрийн сайн сайхны төлөө тэр хязгаарыг давахгүй байгаарай. Цаг мөчүүрийг сайн ашиглаарай. Дараагийн 9 өдөр бол хэрв та зөвхөн зааврын дагуу ажиллаж чадвал маш чухал өдрүүд байх болно. 10 дахь өдөр та бүхэн энэ 10 өдөр миний амьдралын хувьд үнэхээр гайхалтай өдрүүд байсан гэдгийг ухаарах болно. Гэхдээ энэ зөвхөн таны хэр хөдөлмөрлөхөөс л шалтгаална. Энд болсон сайхан боломж, сайхан нөхцөл, цаг мөчийг зөвөр ашиглаарай. Энэхүү шинжлэх ухааны үндэслэлтэй, учир шалтгаантай. Шашнаас ангид гайхамшигт ариун номтой аммаа. Энэ гайхамшигт бясалгалын аргыг сайн сурч, үүнийг өөр өөрсдийн уур хилэн, хөсөр шунал мухагийн хүлээснээс салгаж, үнэн аз жаргал, үнэн амгалан олж, өөрийн ач тусыг бүтээхэд бүрэн дайчлан зориулаарай. Та бүхэн үнэн аз жаргал, үнэн амгалан эдлэн зэнгэх болтугай.
Шин бясалгач нарт хандан хэлэх хэдэн үг байна. Дөнгөж сая намайг Бавадду Сабба Мангалан хэмээх үгийг 3 удаа давтан хэлгээд хуучин бясалгагчид сааду хэмээн 3 удаа үгүйснийг та бүхэн өнөөдөр болон эх өдрүүдэд олонтоо сонсох учраас учрыг нь тайлбарлаж өгье. Үүнийг ямар нэгэн шашны зангуул гэж бодлоогүй. Чухам ямар учиртайг нь ойлгох нь чухал. Вебашна бясалгалыг хийж өөрийгөө хөгжүүлэн цаашид бие болон хэл сэтгэлээрээ ямар нэгэн хэмжээгээр сайн үйл бүтээснийхээ дараа хайр инэрлийн сэтгэлээр миний энхүү үйлдсэн сайн үйл бусдад ач тусаа өгөх болтугай хэмээн сэтгэж Бавадду Сабба Мангалан буюу хамаг амтэн амар амгалан болох болтугай хэмээн өгүүлдэг. Түүнийг сонссон хүмүүс ч гэсэн хайр инэрлийн энэ сэтгэлийг бусад зориулан үсгэж хариуд нь сааду буюу үнэхээр гайхалтай. Би ч гэсэн таны хүслийг дамжиж байна. Хамаг амтэн амар амгалан байх болтугай хэмээн чин сэтгэлээсээ хариу өгүүлэн даган баясдаг. Гэхдээ та бүхэн бусдын төлөө гэсэн хайр инэрлийн энэ эерэг мэдрэмжийг мэдэрсэн үедээ л сааду гэж хэлээрэй.